Нийслэлийн онцгой байдлын газрын аврагчид өчигдөр объектын төмөрийн 6 дуудлагатайгаар ажилласан байна. Тодорхойлбол Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 4 дугаар хэсгийн 1 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10 цаг 38 минутанд аврах гал унтраах 10 дугаар анги дүүрийг харьцах 4 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хэсэг шатаж байсныг унтрааж 3 сая төгрөгийн өмч хөрөнгө авран хамгаалсан байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо амглан худалдааны төвд гал гарч байна гэсэн дуудлагыг аврах гал унтраах 63 дугаар ангийн гал унтраах тасгийг гаргахад уг төвийн барилгын хан шатаж байсныг иргэд унтраасан байна. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо шав цогцлбор сургуулийн хогийн зэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр аврах гал унтраах 63 дугаар анги галыг унтраасан байна. Он гарснаас хойш нийслэлийн онцгой байдлын газар объектын гал төмрийн 460 дуудаагийн дуудлага ирээд байгаа юм. Нийт дуудлагын ихэнх нь гэр хорооллын амны орон сууц, байшин, гэр шатсан дуудлагууд эзэлж байгаа юм а. Ялангуяа сүүлийн үед байшин шатсан дуудлагууд нэмэгдэх хандлагатай байгаажээ. Ерөн сүүлийн үед энэ мэд галын дуудлагууд нэмэгдэж байгаа нь хүйтний ирж чангарч иргэд галгаагаа нэмснээс мөн пишин зуухны аюулгүй байдал ил задгаа гал асгаснаас болон цахилгаан ашиглалт, угсралтын буруутай үйл ажиллагаанаас болж гарч байгаа ажээ. Ийм дайл өрхүүд дор бүрнээ цахилгаан утасны аюулгүй байдлыг хангаж хит ачаалал үүсэхгүй байх, үнс нурмаа гүйцэд унтраах, дутуу унтраасан үнс нурмыг үүдний амбар, байшин, гэр дотроо тавихгүй байх, эвдэрч цуурсан пишин зуух хэрэглэхгүй байх, галын өмнө халуун цог унахаас сэргийлж төмөр хаалт тавих, галгаа нэмсэн үедээ яндангийн цоналт халалт үүсгэхээс сэргийлж дээвэр яндангийн гарах хэсгийн иргэн тойронд төмөр халаалт хийх, яндангийн залгаасыг шалгахыг нийслэлийн онцгой байдлын газраас анхааруулад байна.